хичээл. Тэгээ энэ сайхан тэмцээнийг ивэлтэй зохион байгуулж байгаа хотын дарга ахтааныг ярдсан нэгэн сайхан гадаадтай баяр хүргэе өгөөрэй. Яа гिचээ. Тэмцээнийг өөрийнхөө нэрээр зохион байгуулж байгаа нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Бишкекийн Янбаатар ахта баяр хүргэе. За ингээд тэмцээнийг нээж нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Бишкекийн Янбаатар бүгэлгээ хэвтүүдээ. За баярлалаа. Энэ тагим төрөлцөн ирсэн хүүхэд багчууд, ээж аавууд, багш сургууль хүмүүжүүлэгч та бүхэндээ энэ өдрийн мэндийг өргөн дэвшүүлье. Алтан дэвшийн өндий хүн чулууны хонхорт одоогоос 250 орчим жилийн өмнө буюу одоогийн энэ Улаанбаатар хотын суурин дээр одоо хот бий болж эхлээд одоо 250 гаруй жилийн түүхтэй. Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хот маань барилга, байгууламж, дэд үтц, инженер хангамжийн асуудлуудад илүүтэй анхаарч ажиллаж байгаа. Үүнийхээ хажуугаар ирээдүйн их хотыг авч явах, ирээдүйн улс орныг авч явах бяцхан хүүхдүүдийнхээ эрүүл мэнд боловсролд анхаарах бас тодорхой хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаа. Тухайлбал юм бол маргаашнаас эхлээд нийслэл Улаанбаатар хотын ерөнхий боловсролын 1-5 дугаар ангийн бүх хүүхдүүдэд сүү хөтөлбөр хэрэгжиж эхэлж байгаа гэдгийг бас та бүхэн дуулгая. Энэ ирээдүйн хүүхэд багчуудын маань бас эрүүл мэнд, өсөлт, торнолт их олон зүйл ач тустай. Япон улс 1959 оноос, Солонгос улс 1981 оноос, бүгд найрамд Хятад ард улс 2005 оноос сүү хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж ирсэн байлээ. За энэ жилээс ингээд нийслэлийн засаг даргын ивэл дор Улаанбаатар хотын өсвөрийн авраг шалгаруулах шатарчдын тэмцээнийг жил болгон уламжлал болгон зохион байгуулахаар бид нар энэ холбооттой ингээд тохиролцсны дагуу өнөөдрийн тэмцээн ингээд эхэлж байна. Тэгээд бяцхан хүүхдүүдийнхээ мэдлэг, оюун, мэлмээ тунгалаг байхын өрөө дэвшүүлье. Баярлалаа. За баярлалаа хүүхдүүдээ. За одоо та бүдийнхөө өмнө нийслэлийн шатрын холбооны тэргүүн, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Валчин Юмын мөнх дахыг өрж байна. Сайхан гадаадашаарай хүүхдүүдээ. За сайн хүүхдүүдээ. За өнөөдрийн Улаанбаатар хотын авраг шалгаруулах өсвөрийн шатрчдын ээлжид 14 дахь тэмцээнд амжилттай оролцож байгаа нийт 950 хүүхдүүдтэй хүүхэд багшуудаа амжилттай бэлтгэж энэ тэмцээнд ажил бүлгүүн оролцож байгаа нийт эцэг эхчүүдтэй шатрынхаа багш нарт одоо баярын өдрийн мэнд хүргье. За тэгээд энэ жилийн Улаанбаатар хотын авраг шалгаруулах тэмцээн бол их олон зүйлээр ажил бүлгтэй тэмцээн болж байгаа. 14 дахь энэ удаагийн тэмцээнээс эхлээд Улаанбаатар хотын шатрчдын өсвөрийн авраг шалгаруулах тэмцээн бол нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ивэл дор жил болгон зохион байгуулагдахаар болж байна. Энэ удаагийн тэмцээнд олон тамирчид оролцож байна. За мөн олон дэлхийн Аз, Монголд амжилттай оролцсон алдар цолтой өсвөрийн тамирчид маань энэхүү тэмцээнд маань хүч сорж байна. Өнөөдөр энэхүү буудлын энэ зааланд зохион байгуулагдаж байна. Сая буудлын холбогдох хүмүүс хэлж байна. Энэ буудлын бүх өрөөг үндсэндээ манай тамирчид авч байрлаж байгаа юм байна. Шатарчид маань энэхүү тэмцээнд илүү их ажилбаг өгж оролцож байгаа юм байна. Нийслэлийн шатрын холбоо өнгөрсөн жилийн 4-р сард бүтэц зохион байгуулалтаа өөрчилж миний бие энэхүү шатрын холбоог удирдах жил орчим хугацаа болж байна. Ингээд үндсэндээ хамгийн ихний хамгийн том тэмцээн энэхүү тэмцээн байлаа. Энэхүү тэмцээнийг үйл ажиллагааны болоод энэ тэмцээн шаардлагадах
санхүүжилтийг шийдэж өгсөн нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирч Нямбатар танд талархлаа илэрхийлье. Ингээд 2026 оны өсвөрийн шалралтын Улаанбаатар хотын аврах шалралт тэмцээн албан ёсоор нэгдсэнийг мэдгийе. Нийт хүүхдүүдтэй амжилт хүсье. Баярлалаа хүүхдүүдээ. Хотын аврах шалгаруулах тэмцээн ийхүү албан ёсоор ихэвчлээ. Ингээд тэмцээнийг Монгол улсын төрийн дуулаан хүндэтгэлтэй гიშгэлүүлж 959 шатарчид маань яралцдаг сайхан суудлаасаа босоод Монгол улсын соёлын тэргүүн ажилтан дуучин явхлан төгс ахын төрийн дуулыг хүндэтгэлтэй гიშгэлүүлнэ. Хүүхдүүд минь дагаад дуудсаагаарай. Амжилт хүсье хүүхдүүдээ. Баярлалаа хүүхдүүдээ. Та бүгдийн доолд өргөн бүхэн ядалт байх болтугай. За ингээд ясалтай ажиллагааны эхэнд нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Нямбатар, за нийслэлийн шатрын холбооны тэргүүн, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Балчин Нямын Мөнхбат нар хамтран ажиллах санамж бичиг зурнаа. За хоёр даргыг тайзнаа гарч ирэхийг хүсэж байна. Ингээд шатрын спортыг хөгжүүлэх Ядангуяа нийслэл Улаанбаатар хотод энэ одоо өсвөрийн шатарчдын дараагийн амжилтууд энэ үйл ажиллагааны зарчим болоод энэ хамтран ажиллах санамж жижигтэй болов холбоотой. За тэгээд энэ сайхан тэмцээний олон жил зохион байгуулагдсан тэмцээнийг ивэлдэн авч энэ жилээс эхлэх нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ивэлд боломжит болон зохион байгуулалтаар шийдвэрлэж байгаа Хадагтай иргэд яа хүүхдүүдээ ярцсан сайхан хадгалашаа баяр хүргээд өгөөрэй. За ингээд нийслэлийн шатрын холбооны тэргүүндээ нийслэлийн засаг даргатаа баяр хүргэе. За ингээд тэмцээний анхны нээлтийн өргөийг нээлтийн нүүдлийг элэгдэл болгож нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Бишгэгийн Нямбатар, нийслэлийн шатрын холбооны тэргүүн, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Балчин Нямын Мөнхбат нар нүүж байна. Баяр хүргэе хүүхдүүдээ. За танаштай чангалаад өгөөрэй. За ийхүү
зохион байгуулагдаж байгаа өсвөрийн шадарчдын Улаанбаатар хотын уран шалгаруулах 2026 оны тэмцээн амрын ёсоор эхэллээ. Хүүхдүүдээ амжилт хүсье. Адагдашид ямар сул юм бэ? Хоёр дахь хүүхдүүд адагдашаарай. За ингээд тэмцээн амрын ёсоор нэгдэж эхэллээ. За хүүхдүүдээ амжилт хүсье. Та бүгд ялалтын эзэд болох хавтугай. Баярлалаа. За Монгол түмний сайхан уламжил ёс байдаг юм аа. Аливаа тэмцээн, аливаа зүйл ихэвчлэн морин гоор төөмийн сайхан гişгтэй ихэлдэг юм ёс уламжлалтай. Та бүхэндээ өөрийн сайхан гişг сонсгоё хүмүүдээ. За үрж байна. За ингээд өөрийн сайхан гişг хамтдаа сонсоо. Тэмцээнээр авгүй ёсоор нээж иглүүлээ. Энэ тэмцээн 4 өдрийн турш Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан эрх ням гарагт дүнгийн гаргаж та бүдүүдийн дундаас аваргуу тодорноо. За манай хүүхдүүд маш сайн байна шүү. Төрөний миний хэлдэг иштэй зөв шүү. Хэрвээ та бүхэн шатрын спортыг сонирхдаггүй, шатар тоглодоггүй, ингэж төвчээртэй удаан сууж сурахгүй байсан. Тийм учраас энэ спортоо бити орхиорой. Энэ спортоор улам мөргөжлүүлэн сайн хичээллээрээ оюун ухаанаа тэлээрэй гэж та бүдээс хүсэж байна хүүхдүүдээ. За ингээд тэмцээнд амжилт хүсье. За ингээд морин гоорч санжааж амцахан та бүхэндээ модон эрдэнэ морин гоорынхаа жишг аялгыг та бүхэндээ мөргөн барьж спортын өндөр амжилтыг хүсье өрөөж байна. Адагдаш баяр хүргэе.
нийслэлийн сайхан дуучин засаг даргын ивэлдор Улаанбаатар хотын өсвөрийн шаталтын аврах шал оруулах тэмцээн өнөөдөр эхэлж байна. За энэ жилийн энэ удаагийн тэмцээн бол нэг зүйлээр онцлог болж байгаа. Тэрний үгээр энэ жилээс эхлээд энэхүү одоо Улаанбаатар хотын аврах шал оруулах өсвөрийн шаталтын тэмцээнийг нийслэлийн засаг даргын ивэлдор зохион байгуулахаар болж байна. За өнөөдөр бас нийслэлийн засаг даргатайгаа Улаанбаатар хотод шатрын спортыг хөгжүүлэх, шатраар хичээлж байгаа хүүхэд багчуудынхаа цаашдын тэмцээн уралдаанд нь хамтран оролцохоор хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. За энэ хүрээнд бас нийслэлийн засаг дарга дэргэдээ шатрын өсвөрийн шгшээ баг байгуулахаар болж байна. Ингээд үндсэндээ бол одоо шатрын спортыг нийтийн хэмжээнд Монгол улсын нийт одоо хүүхэд багчууд иргэд маань тоглох тэр боломж олцоог бүрдүүлэхийн төлөө бид ихний алхмаа хэлээ. Тийм учраас бас одоо шатрын сонирхогчид за шатраа хичээлхийг хүсэж байгаа хүүхэд багчууд маань бид нар ерөнхий боловсролын одоо нийт сургуулиудад шатрын хичээлийг тодорхой одоо хөтөлбөртэйгээр оруулахаар бэлтгэл ажлыг хангаж байна. Энэ хүрээнд ч бас одоо нийслэлийн засаг даргатайгаа хамтраад энэ зохион байгуулалтаа хийнэ. Нийслэлийн шатрын холбоо өнгөрсөн жилийн 4-р сард бүт зохион байгуулалтаа өөрчилж шинэ бүт бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн. За энэ хүрээнд бас нийслэлийн оттойгоо хамтраад олон ажлыг хийж эхлүүлэх хүсний нэг нь энэхүү энэ удаагийн тэмцээн байлаа. Энэ удаагийн тэмцээнд бас оролцож байгаа нийт 959 тамирчид маань 5 өдрийн туршид оюун ухаан ахвалцсан байгаа сорин бүтэн сая өдөр дүнгээ гаргаж одоо энэ жилийн хотын аваргууд тодорно. Болох уу? За. За баярлалаа. За одоо хүмүүстээ та бүгдээрээ ядаж байгуулах болтугай гэж өргөд рүүки ахын дуулж өгөн заяа. Түүний дараа тэмцээний ерөнхий